байцгаана уу хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нэр National телевизээрээ цуврал йогийн хичээлүүдийг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгээд энэ цуврал хичээлүүдээрээ йогийн ашиг тус, йогийг хэрхэн хийх үү, яаж хэрэглэх үү гэдэг аргуудыг зааж өгөх болно. За манад өнөөдөр Хабуул 5 дугаар ангийн сурагч, Ариг хаан 4 дугаар ангийн сурагч, манай Доги 1 дугаар курсын оюутан 18 настай ирсэн байна. За тэгээ бүгдээрээ йог хийснээр ямар ачиг тустай вэ гэх юм бол хүүхдүүд та бүхэн хамгийн түрүүлээд дархлаа сайжирна, анхаарал тогтоол сайжрах учраас онц сурна, мөн өөрсдөө дасгал хөдөлгөөн байнга хийж байгаа болохоор эргэн тойрныхонтойгоо илүү сайхан хүлээцтэй хандах, төвчээртэй болох зэргээр маш олон ашиг тусуудыг авна. За тийм болохоор бүгдээрээ хичээлдээ анхааралтай оролцоорой. Хичээлд маань өдөр бүрийн өглөө 9 цагаас өдрийн 14 цагаас орой 18 цагаас явна. Тийм болохоор хичээлдээ тогтмол яваад өдөр болгон шинэ поз, шинэ хичээл үзэх болохоор тасралтгүй бүгдээрээ дагаж хийж үзээрэй. За тэгээ бүгдээрээ гэрийн нөхцөлд йогийн дасгал хийхдээ юу хэрэгтэй вэ гэвэл хэрвээ гэрт нь гуц байдаг бол гуц хэрглэж болно. За эсвэл зүгээр гуцгүйгээр диваныхаа уртал дээр хевсэн дээрээ суугаад хийчиж болно. За хувцсны хувьд бол шорт футбол гүмсж болно, октоо дэвл эртүүц, маг гүмсж болно. За ер нь өөртөө тухтай хит их нэвсгэр халууцуулахгүйгээр хувцаахад л ер нь бол болж байгаа. Хүүхдүүд өөрийнхөө өрөөнд бас хийж болно. Хэрвээ гадаа ууланд явж байгаа юм бол уулынхаа готл хувцастай ч бас хийж болдог. Ер нь бол илүү нарийн тийм хэрэгслүүд бол шаардахгүй. Зөвхөн та нар өөрсдөө дасгалаа хизээл хиймээрэн тэр үедээ ингээ хийчих болж байгаа. За ингээ бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг эхлэе. Бид нар хичээл болгон дээрээ та нартай 3 шинэ позыг зааж өгөх болно. За одоо хамгийн ихний хичээл бол бүгдээрээ йогийнхаа байрлалыг үзье. За ер нь бол хүүхдүүд та бүхэн мэдж байгаах йог бяцлаглалын талаар зөндөө сонсч ирсэн. Хүн болгон йог гэхээр завилт суудаг те. За тэгэхээр хөлөө ингээд завилт суугаад хэрэгтэй бол бага зэрэг өндөр юм дээр сууж болно. За гэрт нь ийм блок гэдэг юм байхгүй байх юм бол дэрэн дээрээ сууж болно. За эсвэл адиалаа хуйлаад өндөрсөж байгаа сууж болно. За тэгэхээр бүгдээрээ одоо харъя. Доги блокн дээр сууж ийн. За ариг. За ингээд ийм блок. За манайхан тоосго гэж бас ярьдаг. Ээж аав нар асуух юм бол бас йогийн тоосгоч гэж заримдаа ярьдаг те блок. Окей. За ингээд суух юм бол өөрсдөд нь илүү хэвтэйхэн байгаа. За орчин үеийн хүмүүс биднэрт байнгын суудаг хүүхдүүд та нар маань өдөрт маш олон цагаар хичээлдээ суугаад нуруу нь ядарсан, хөл нь ядарсан байдаг болохоор энэ суулт бол маш чухал байгаамаа. За ялангуяа бидний ташаа гэж ярьж байгаа. Ташааны яс маань өвдөгнөөс маань нэг бол тэнцүү, нэг бол өндөр байх хэрэгтэй байх нь. За бүгдээрээ хоёр гараа өвдгөн дээрээ тавиад нуруугаа ихцгэн болж өгвөл мөрөө сулхан, биеэ сулхан байх нь. За тэгээд мөрнийхөө тасгалыг хий, мөрөө дээш нь амьсгалаа аваад мөрөө хоош нь баг зэрэг доош нь. За одоо хоёр гараа зүрхнийхээ урд ингээ барья. Ер нь бол хичээлийг ингэж эхэлдэг. Бүгдээрээ намасте гэж хэлнэ. Гүнзгий амьсгал авъя. Гаргая. Хоёр гарынхаа эрхийн ураг духан дээрээ авчраад за бүгдээрээ намасте гэж хэлье. 1 2 3 и намасте. За ингэж хэлснээрээ ямар ач тустай юм бэ гэхээр анхаарал нь төвлөрөөд хичээлдээ орохдоо бэлтгэлдээ бэлэн болж байна гэсэн үг. Окей. За одоо блок төр аваад дөрөв хөллөөж ширээ гэдэг байрлал руу оръё. За өнөөдрийн шинэ хичээл бол ширээ байх нь байна. За бид нар дандаа ширээн дээр сууд сандал дээр сууснараа нуруу маань хүүхдүүдийнхээ их өвддөг. За энэ манай хоёр хүү бол хөл бөмбөг тоглодог болохоор маш их биеинд хүчсэн байгаах. Тэгэхээр бүгдээрээ бас хоёр гараараа газраас түлхээд хоёр гарынхаа хооронд мөрний хэмжээний байрлал аваад за хүүхдүүдээ гараа шалгая. Окей. За тэгээ хоёр өвдгөө бас хараарай. Хоёр өвдгөнийхөө хооронд мөрний хэмжээний зайтай авъя. За ариг өвдгөө нь илүүлсэн байна. Өвдгөнийхөө хооронд бага зэрэг зайтай гэсэн үг. Окей. За одоо амьсгалаа аваад цээжээ тэнэлгий. Бүгдээрээ нуруугаа халаахж байгаа. Гаргаад нуруугаа бөөрийг хийлий. Муур байрлал хий. 3 удаа давтъя. Амьсгалаа авлаа. Үнэ. Цээжээ тэнгэр одоо хүүсээ баг зэрэг татаж өгнө. Гаргаад нуруугаа бөөрийг хийлэнгөө даалны гол хэсгээ газраас түлхье. За сүүлийн 3 авлаа. Үнэ байрлал.
Гаргаад нуруугаа бүр хийлье. Хүүхдүүд маань хэрвээ гүйцэхгүй байгаа бол өөрийнхөө таавар хийгээрэй. Заавал яарах хэрэггүй. Сүүлийн 2 гаргаад нуруугаа бүр хийлье. Сүүлийн 1 амьсгалаа авлаа. Үнэ байрлал. Гаргаад нуруугаа бүр хийлэхдээ далны гол хэсгээ газраас түлхээд далны гол хэсгээ сунгая. Окей. За одоо хоошоогоо төрсөй. За одоо ямар нэг тасгал хийж дуусахаараа бүгдээрээ өөрсдийгөө ингэж шагнаа. За бид нэр гүйцэн гэсэн санаа шүү. Окей? Alright. Буцаад ширээ байралтаа орлоо. За одоо амьсгалаа аваад зүүн гараа дэшегээ үргэе. Тий. Баруун суган доогоороо оруулаад хөвтөе. Эвгүй байвал блок аваад чихэн доороо тавиарай. За тэгээд баруун гараараа газраас түлхээд дахиад одоо анхаарлаа 2 далныхаа гол хэсгийг тавьчраарай. Дахиад далны гол хэсгээ бүгдээрээ утас үзээд дэвтрээ хараад их чилсэн байгаа. Буцъя. Салааваад буцаа ширээ байрал. За бүгдээрээ 2 тишээгээ жоохон хөдлөе. Сая их эвгүй гатсан. Эвгүй байсан уу? Хавал. Гайг байсан уу? Окей. За баруун тал дээр сүүлийнх амьсгалаа авлаа. Гаргаад баруун чихэн дээрээ баруун мөрөн дээрээ хөвтөөд зүүн гараа зүүн тишээгээ дахиад амьсгалаа аваад далны гол хэсгээ хооронд нь түлхье. За манай хүүхдүүд ээж аавдаас энэ тасгалыг зааж өгч болно. Ээж аав нь өдөржин ажиллаа игээд нуруугаар нь хүзүүгээр нь хүчсэн байвал энийг хийх нь байна. Буцлаа. 2 гараараа хоошоогоо явъя. Хоошоогоо сууя. Яах вэ? Окей. За дараагийн тасгал бүгдээрээ ямар тасгал хийх вэ? За одоо 2 хөлөө хоошоогоо нэг алхаад доошоо харсан нохоо гэдэг энэ йогийн маш чухал тасгал. Бидний зүрхийг уруу байралд оруулдаг. Маш хурдан ядаргаа тайлдаг. 2 үлийнхээ үлмидээр гიშгээд хоошоогоо даун дог руу оръё. За тэгээ 2 гарынхаа хооронд хараад эсвэл нүүрнийхээ доор хараад баруун хөлөө нуглаад зүүн хөлөө нуглаад толгоогоо сэгсрээд хамраараа амьсгалаа аваад хамраараа гаргая. За одоо бүгдээрээ нохоо сүүлээ хөдлөж байгаа юм шиг бас хөдлөж үзэж болно. Яаж өөрт нь хөдлөмөр вэ? За энэс дараагийн амьсгал руу орохдоо хүүхдүүд манд 2 хөлийнхөө үлмидээр өндөр гараад өвдгөө сайтар нугалж агаад хөвлийгээ гизээ гуйруугаа наагаад гараараа хошгоо түлхье. Буцаад ирлээ. Ядарсан уу? За хошгоо. Дахиад 2 гараа. Товшээ те. За тэгэхээр бүгдээрээ ямар тасгал хийсэн тухайгаа ярив. Эхлээд ямар тасгал хийсэн мэлээ? Нэр нь ширээ байрал хийсэн. Дараа нь үнэ муур гэдэг тасгал хийсэн. Хамгийн сүүлд ямар тасгал хийлээ? Down dog. Доош харсан нохоо. Сайн байна. Өнөөдөр хүүхдүүд энэ тасгалаа гэртээ сайн давтаж үзээд ээж авдаас зааж өгч болно. Тэгээд тасгалынхаа сүүлд бүгдээрээ одоо гадаа хүүтэрж байгаа ханиа том үетэй байгаа болохоор амьсгалын тасгал хийцгээе. 2 гараа өртөөрөө тавиад блок хэрэглэх хүүхдээ бол багштайгаа адилхан блокоо дороо аваад ингэ сууж болно. За блокоос хэрэглэхгүй ч гэж болно. Окей. За одоо энэ амьсгалын тасгалыг бүжин амьсгал гэж хэлдэг. Тэгэхээр бүгдээрээ яг бүжин тулаа идэж байгаа амттай луунгаа үнэртээд гаргаж байгаа юм шиг 3 удаа амьсгалаа хурдан аваад 1 удаа гаргана. За одоо 3 удаа хий. Авлаа. Сүүлих. Сайн байна. Хийж дуусахаараа яадаг лээ? Окей. За дараагийн дугаартаа уулзъя хүүхдүүдээ. 2 гараа зүрхнийхээ урд, 2 гарынхаа эрхийн ураг тухан дээрээ авчираад намасте. Энэ удаад бид нартай хамт байсан хүүхдүүдээ баярлалаа. Баяр таа.